Khilafah in all its. Исламын улс дэлхийн 60 орнд занал хийлжээ. Исламын улс эсрэг бүлэглэл дэлхийн эсрэг дайн зарлаж 60 оронд халдлага үйлдэхээр занал хийлээ. Исламын хит аврагчдын бүлэглэл өөрсдийнх нь эсрэг нэгдсэн олон улсыг чөтгөрийн эвсэл гэж нэрлэн цусан далайд живүүлэхээ амласан байна. Исламын улс бүлэглэлийн цацсан видео бичлэгт халдлага үйлдэхээр занал хийж байгаа 60 улсын төрийн талбайг харуулсан юм а. Өмнө нь Исламын улс бүлэглэл Америк нэгдсэн улс, Оросын улбаны улсад цусд халдлага үйлдэхээр занал хийсэн билээ. Исламын улс бүлэглэл энэ 11-р сарын 13-нд Францын нийслэл Парис хотноо халдлага үйлдэж 130 хүний амийг хөнөөснөөр дэлхийд дахныг цочроос юм а. Тус бүлэглэл өдгөө Сир болон Иракийн газар нутгийн нийлээд хэсгийг хяналтанд авч Исламын халифатыг тунхаглаад байна. Исламын улс бүлэглэлийн эсрэг Америк нэгдсэн улс тэргүүтээ олон улсын цэргийн эвсэл Сир, Иракийн нутагт агаараас цохилт өгч байна. Ухаалаг төхөөрөмжтэй хүмүүсээс болгоомжлох тэмдэг байршуулжээ. Финландийн нийслэл Хельсинки хотод хөдөлгөөнд оролцохдоо үүрэн гаргадаг ухаалаг төхөөрөмжүүдийг ашигладаг хүмүүсээс болгоомжлохыг сануулсан замын шин тэмдэг бий болжээ. Улаан шарангийн гурвалжин тэмдэг дээр гартаа утас байран явж байгаа дүрсэлд үрслэгдэв. Энэ замын тэмдэг хотын төвийн дүүрэг тавигдсан байна. Ухаалаг төхөөрөмжөөр оролдож яваад машинд мөргүүлсэн хүмүүс энэ тэмдгийг байрлуулах санаачлагыг гаргасан байна. Хөдөлгөөнд оролцохдоо гартаа ухаалаг төхөөрөмж барьж хамаг анхаарлаа түүндээ зориулаад зам тээврийн осолд орж болцсохгүй хүмүүст анхаарлага өгөхөөр энэ тэмдгийг байршуулсан гэнэ. Орос нисгэгчдийг буудсан дайч дэмжлэг тавигджээ. Шүхрээр бууж байсан Оросын нисгэгчдийг буудсан тухайга ярьж байгаа видеог Reuters агентлаг мэдээллээ. Бичлэгт Альпаслан Челик гэгч болон түүний дайчид нисгэгч нарыг агаарт буудаж хөнөөсөн гэж ярьж байла. Орос агаараас дотолсон цэргийн тоглооны эсрэг бид Аль-Нажия гэх уулын хэсэг рүү хөдөлсөн. Энэ үеэр Туркийн онгоцууд тэдний агаарын хилийг зөрчсөн Оросын онгоцыг унгасан хэмээн тэрхийлээд шүхрийн хэсгээс харуулжээ. Нэг нисгэгч амин өргөдсөн тодорхойж Челик 2 нисгэгч алагдсан гэж ярьж байжээ. Сүү 24 онгоцны багийн дарга дэд хуранда Олег Пешков шүхрээр бууж явах үедээ алга ядагчдын гарт өртөн амь алдсан юм а. Пешковт Оросын баатар цорыг нэхэн олгосон юм. Буудсан онгоцоос амьд гарсан нисгэгч Константин Муратиныг эр зоригийн одонгоор шагнасан мөлий. Тэрээр амь өргөдсөн даргийнхаа өшөөг авна гэж амласан юм. Оросын бөмбөгдөгч онгоц цохилт өгч байсан дүүрэгт уугуул туркменууд амьдардаг бөгөөд тэр Сирийн ерөнхийлөгч Башар Асадын эсрэг тэмцдэг. Энд 100 мянга орчим туркмен амьдардаг. 14 сарын 24-нд Сирийн нутаг дэвсгэрт унсан Оросын бөмбөгдөгч онгоцны их биеийн хэсэг Туркийн нутгаас олсон гинэ. Энэ тухай ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоган мэдгдлээ хэмээн CNN сувг дамжуулсан юм. Онгоцны зарим хэсэг Туркийн нутаг дэвсгэрт унсан бөгөөд үүний улмаас 2 иргэн шахацсан хэмээн ерөнхийлөгч ярьлаа. Туркийн тэргүүний хэлснээр Оросын онгоцуудын цохилт хийж байгаа нутагт Исламын улс бүлэглэлийн дайчид байхгүй гэж мэдгдсэн юм а. Бөмбөгдөгч онгоцыг хөнөөсөн Турк өөрийн хил хязгаар аюулгүй байдгийг хамгаалсан хэрэг гэж Эрдоган дахин мэдгдлээ. Тэр энэ тухай мегмар гарагт мэдгдсэн бөгөөд үүнийг Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама болон Пентагон дэмжсэн. Турция там в последние дни НАТО яаралтай хурал зарлаа. Мегмар гарагт Турк улсын Оросын онгоцыг сөнөөсний дараа НАТО Бельгийн нийслэл Брюссел хотод яаралтай хурал зарлжээ. Үүний дараа НАТОгийн удирдах байгууллага болох Атлантын зөвлөлд мэдээлэл хийж Турк улс Оросын онгоцыг сөнөөсөн гэж мэдэгдсэн гэсэн байна. Турк улсын хувьд НАТОгийн гишүүн улс юм. НАТОгийн ерөнхий нарийн дарга Йенс Столтенберг Турк болон Оросын нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд тайван байхыг уриалсан байна. Гэсэн ч тэрээр Оросын онгоц хэрхэн холбоотнуудын хилд хүрснийг онцлон буруутгах хөнгө аястай мэдээлэл хийжээ. Столтенберг хэлэхдээ би өмнө НАТОгийн хилийн ойролцоо Оросын холбооны улсын цэргийн ажиллагааны үр дагаврын талаар далд утгаар анхаарал өгч байсан. Энэ нь ирээдүйд болох аюултай үр дагавраас сэргийлэх хашаад бодолтой байсан юм. Бид удаадараа тодорхой хэлсэн. Би Турктэй нэг санаатай зогсно. НАТОгийн холбоотон Турк улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө дэмжлэг үзүүлнэ гэжээ. НАТОгийн албаны хүн ярихтаа цөөн 7 хоногийн өмнө Оросын онгоцыг Туркийн агаарын орон зай зөрчих үед зөвлөл ээжид тус хуралдаан зарлаж энэ үйл ажиллагааг буруутгасан гэлээ. Америк ерөнхийлөгч Барак Обама энэ асуудал байр сууриа илэрхийлэхдээ Турк улс газар нутаг агаарын орон зайгаа өгөх хэрэгтэй гэхдээ бид хэрэг явдлын талаар одоогоор хараахан хангалттай мэдээлэл авах байна гэлээ. Харин Франц ерөнхийлөгч Франса Оланд энэ онгоцны ослыг ностой хэрэггээ Турк улсын хэргийн талаар НАТОд мэдээлэл хангах ёстой. Бид нөхцөл байдал хурцтахаас сэргийлэх ёстой гэжээ. на фоне сообщения о новом теракте. Украина приняла решение. Украин Орост агаарын орон зайгаа ашиглуулах уу гэж мэдэгджээ. Газпром компани Киевроо байгалийн нийтлүүлгээ зогсоосны хариуд Украин Орос улбаны улсын нисэг онгоцуудын эсрэг хориг тавилаа. Украин Оросын эртний болон цэргийн бүх нисэг онгоцыг агаарын орон зайд нэвтрэх дамжаа өргөхийг хориглосон байна. Түүнчлэн Украиний засгийн газар Европ улсын илүү хямднаар байгалийн авч болох учраас Орос улбаны улсаас худалдаа авахаа зогсоосон гэж мэдэгдсэн юм. Украин Орос улбаны улсад урьдчилан төлсөн мөнгөнд таарсан байгалийн авч дууссан учраас Газпром компани нийлүүлэлтэд зогсоосон юм. Байгалийн нийлүүлэлтэд холбоотой маргааны улмаас
улмаас Украин уурчилж мөнгө төлж байх болсон юм. Украин Орос улбаны улсад төлбөрээ өөрөө багжуулах үгээс Газпром компани өнгөрсөн 2014 оны 6 дугаар сард байгалийн хийнэ хэлэлтэд зогсоож байлаа. Принять ответные меры.